4 жилийн өмнө ард олноос санал авч төр барих хэрэгтэй болсон ардчилсан нам өнөөдөр хоорондох зөрчлөө дийлхэ байгаад байна. Дотоодын зөрчлөө дийлхэ байх зэрэг нь ч одоо дүүрч. Хамгийн гол нь энэ цаг мөч хүртэл ард олны амьдралыг ингэлээр оройтуулж бодит байдал дээр эдийн засгийн алуурчид болцохоосонд нь ардчилсан намын удирдах тушаалын хүмүүс дэсгээ байгаад тесэрч хэллээ. Дархуул аймгийн Арслан намын дарга эдийн засгч Лүндгийн Наранбаатар төрийн ордонд намын даргыгаа эдийн засгийн алуурчин гэдгээр нь соллон оймсоо нүүрлүүн шидэж шуугаан дэгдэв. Дотроо буглаж байсан эдийн гадагшаа гарах нь энэ буюу. Энэ явдал цочирдсан улсын хурлын болоод Арслан намын дарга ноён инхол эндэр дээрээс манад ийм мэдрэл муутай юмнууд байдаг юм гэж хэллээ. Энийг хэлв, ард түмнээ хэлв, ардчилсан намаа хэлв. За хэнийг чилсэн байсан үндсэндээ зарчмын ялгаа алга байна. Хамгийн ноцтой нь төрийн ордон дотор эдийн засгийн алуурчид байна гэдгийг нь ардчилсан нам дотроосоо зарлалаа. Мар харахгүй үнэн гэдэг чинь энэ бус уу? Ойн шидэгч Наранбаатар өөрөө уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг хүн. Одоо бизнес нь нурж унсан тул ингэж бухимдах нь аргагүй биз. Монгол даяар ийм болоод байгааг түүний шийдсэн оймс харууллаа. Ардчилсан намын улаан нүүрлүүн шийдсэн оймсыг өнөөдөр Тагламын ерөнхий газар шалгаж байна. Наранбаатартай яг адил хувь тавилан гүйж байгаа мянган бизнес эрхлэгч эдийн засгийн алуурчдын тоглоомд ирчүүлсэн Монгол улс тэр чигээр оймсны хэрэгээр шалгуулах уу? 3 сая хүний 6 сая оймс.